Сайн байцгаана уу? Өсвөр насныхан болон насанд хүрсэн хүмүүсээс илүүтэйгээр оюутнуудын хувьд цахим орчинд зарцуулах хугацаа илүү өндөр байна. Оюутнууд өдөрт дунджаар 8 орчим цагийг Facebook болон Facebook Messenger ашиглахад зарцуулж байна. Насанд хүрсэн хүмүүс өдөрт дунджаар 3.8 цагийг Facebook болон Facebook Messenger ашиглахад зарцуулдаг буюу оюутнуудтай харьцуулахад 2 дахин бага цагийг зарцуулж байна. Аль ч насныхны хувьд өдрийн цахим хэрэглээний 50-аас дээш хувийг гэртээ байхдаа хэрэгэлдэг гэж хариулсан байна. Энэ текстээс та бүхэн ямар мэдээллийг өөртөө тогтоож хадгалж үлдсэн бэ? Эдгээр асуултыг өөртөө тавиад үзээрэй. Текстийн гол агуулга юуны тухай байв? Хэдэн утга санааг илэрхийлсэн бэ? Энд цаг хугацааны мэдээлэл байсан уу? Байршлын мэдээлэл байсан уу? Мэдээллийн үнэн бодиттой эсхийг шалгах боломжтой юу? Энэ мэдээлэл хэр хэрэгцээтэй вэ? Мэдээллийн талаар юу бодож байна вэ? Мөн үүнтэй холбоотой өөрийн санал бодлоо хуваалцахыг хүсэж байна. За тэгэхээр өнөөдрийн хичээл бол бүтээлчээр унших нь. Бүтээлчээр унших дадал хэвшлийг өөртөө суулгах тухай байгаа. Тэгэхээр бүтээлчээр унших гэдэг маань юу гэсэн үг юм бэ? Бид бүхэн бүгдээрээ текстэн болон зурган мэдээллийг ашиглахдаа бүтээлчээр ханддаг. Энэ уншсан зүйлээ бүгдээр ингийн тогтоож эргээд өөрснийхөө амьдралд ашигладаг гэдэг асуултуудыг өөрснөөсөө бас асуугаасай гэж хүсэж байна. За тэгээд хичээлийнхээ агуулгыг харуулбал энэ дараах агуулгын хүрээнд хичээл маань явна. За тэгээд эхний агуулга унших үйл явц. Унших үйл явц маань бүхэлдээ тодорхой цаг хугацааг зарцуулаад уншигч өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээллийг авч түүндээ хариу үйлдэл үзүүлэх үйл явц юм аа. Хамгийн энгийнээр тайлбарлах юм бол унших үйл явц нь хүний амьдралынхаа турш шинэ мэдээллийг олж авах хэрэглүүр гэж ойлгож болно. За мөн хүн уншихдаа зөвхөн уншсанасаа суралцахаас гадна уншсан зүйлээ бүтээлчээр сэтгэж цаашлаад өөрөө бичих, бичвэр контент үйлдвэрлэх энэ үйл явцад унших явцдаа бас суралцаж байдаг. За тэгээд идэвхтэй унших гэдэг маань ямар нэгэн текстийн материалыг аваад өөрөө эхнээс нь дуустал нь унших гэсэн үйл явц биш. Харин тодорхой зорилготойгоор тодорхой техник хэрэглэж унших энэ үйл явц юм аа. За энэ идэвхтэй унших үйл явцыг схемд харуулбал дараах байдалтай байна. Тэгэхээр ямар ч материалыг авсан уншихаасаа өмнө хамгийн түрүүнд гүйлгэж харах хэрэгтэй. Гүйлгэж харчаад энэ асуултыг энэ бичвэр материалыг хэрхэн яаж унших вэ гэдэг зорилгоо тодорхойлох хэрэгтэй. За тэгээд зорилгоо тодорхойлсны дараа энэ дараах аргуудыг дараах арга хэлбэрээр бид нар бичвэр материалыг уншиж болно. Тэгэхээр энэ хичээлийн хүрээнд өгөх хамгийн ихний зөвлөгөө бол ямар нэгэн материалыг аваад бүгдээр ингийн автоматар эхнээс нь дуустал унших биш, харин гүйлгэж хараад өөрийнхөө унших стратегийг тодорхойлох өөртөө тохирсон унших арга барилыг өөртөө суулгах энэ үйл явц гэж ойлгож болно. За тэгээд уншихын өмнө гүйлгэж харахдаа дараах аргуудыг мөн ашиглах боломжтой. За энэ аргуудыг харах юм бол гүйлгэж харна. За гүйлгэж харахдаа зохиогч гарчиг дэд гарчгуудыг харна. Хүснэгт график, зураг ямар нэгэн онцгой зохиогчийн зүгээс бэлдсэн онцгой хэсгүүдийг тодруулсан зүйлүүдийг төрүүлж харж болно. За сурах бичиг уншиж байгаа бол сурах бичиг дээрээ суралцж байгаа бол сурах бичгийн асуултуудыг уншиж болно. За мөн их хэмжээний текстийн материал байгаа бол хуудас бүр дээрх эхний өгүүлбэрүүдийг бас унших аргуудыг хэрэгжилж болох юм аа. За тэгээд өөрсөндөө зориулаад яг тодорхой өөрсөндөө сонирхолтой санагдсан эсвэл унших зайлшгүй шаардлагатай текстийн мэдээллийг сонгож аваад уншихаасаа өмнө гүйлгэж хараад өөрсөндөө зориулж асуулт бэлдээд өөрөө өөрсөнтэйгээ шударгаар ажиллаад үзээсэй гэж та бүхнээс хүсэж байна. За ингэж гүйлгэж харж өөрийнхөө тодорхой зорилгоор уншсныхаа дараа ямар ч материалыг уншсны дараа төгсгөлд нь дахин гүйлгэж харах энэ үе шатыг бол бас заавал хийх шаардлагатай. За ингэж төгсгөлд нь дахин гүйлгэж харснаар ямар ач холбогдолтой юм бэ гэхээр мэдлэгээ баттгах нь уншсан зүйлээ үнэлж дүгнэн уншсан зүйлийнхээ талаар бүрэн дүрэн тухайн материалаас бүрэн дүрэн мэдээлэл олж авч чадсан уу? Эргүүлээд ямар материал дутуу байна? Эсвэл логик зөрчилтэй зүйл байна уу? Ямар нэгэн ойлгомжгүй зүйл байна уу гэдгээ бас мөн төгсгөлд нь гүйлгэж харснаар өөрөө тодруулах боломжтой.
За оюутнуудын хувьд бас нэг тохиолддог сэдв бол хүнд сэдвийг ойлгох байгаа. За их сургуулийн хичээл бол ихэнхдээ уран зохиолын ном шиг те одоо өөрийн сонирхол хоббины хүрээнд уншиж байгаа зүйл шиг байдаггүй. Ихэвчлэн хүнд зүйлүүд байдаг. Монгол хэл дээр уншсан ч бай, одоо өөр бусад гадаад хэл дээр уншсан ч бай. Тэгэхээр энэ хүнд сэдвийг хэрхэн ойлгох вэ? Одоо ойлгохгүй мэдэхгүйгээ тойрчгүйгээд ах уу эсвэл одоо өөрөө гэсэн тодорхой арга ашиглаж хүнд сэдвийг ойлгох уу гэдэг маань бол одоо мэдээж хүнд өөрөө тодорхой арга хэрэглээд тэр ойлгохгүй байгаа зүйлээ ойлгох нь бол биднэрт илүү ашигтай. Тэгэхээр хүнд сэдвийг ойлгохын тулд бас дараах аргуудыг ашиглах боломжтой. За хамгийн эхлээд одоо яг энэ сэдв үнэхээр хүнд сэдв байна уу? Эсвэл яг одоо миний анхаарал төвлөрөхгүй байна уу? Эсвэл энэ сэдв бүхэлдээ одоо ямар нэгэн байдлаар одоо чамд ойлгомжгүй байдлаар бичигдсэн байна уу гэдгийг өөрөөсөө асуулт тавьж мэдэх хэрэгтэй. Яг яагаад би энэ сэдвийг ойлгохгүй байна, уншиж чадахгүй байна гэдгээ. За тэгээд төвлөрч чадахгүй бол дараах аргуудыг ашиглаад үзээрэй. Өгүүлбэрүүд нь урт бүгэд ойлгомжгүй байх юм бол бас дараах аргуудыг ашиглаад үцгийг зөвлөж байна. За зарим зүйлүүд одоо ялангуяа орчуулгын номнууд дээр харагддаг их эмх зэгцгүй бичсэн зүйлүүд байдаг. Эсвэл угаасаа тэр сэдвийг мэдэхгүй байгаа учраас одоо биднэрт өөрсөнд маань эмх зэгцгүй санагддаг. За тэр тохиолдолд бас эдгээр аргуудыг ашиглахыг санал болгож байна. За мөн их тийм нарийн төвхтэй шинжлэх ухааны мэдлэг олж авах үйл явц бас өөрөө их төвхтэй байдаг учраас бас энэ аргуудыг бол ашиглахыг зөвлөж байна. За тэгээ энэ хүнд сэдвийг ойлгох энэ өгч байгаа аргуудыг ингээд бүхэлд нь аваад үзэх юм бол энэ уншигчаас оюутнуудаас тухайн материалд одоо бүрэн төвлөрөөд өөрөө одоо уншигчийн сонирхолтойгоор одоо тийм маш тодорхой өөртөө тохирсон стратегийг сонгоод деталь байдлаар хандах. За магадгүй зарим тохиолдолд одоо энэ сурах бичгийг юм уу эсвэл энэ нэг зохиолыг бичсэн эсвэл энэ ойлгомжгүй зүйлийг бичсэн зохиогчийг өөрийг нь ойлгох хүртэл тийм олон талт үйл ажиллагаа явуулахыг шаарддаг. Магадгүй одоо тэр номын зохиогчийн тухай мэдснээр амьдралын түүхийн судалснаар эсвэл тэр бүтээлийг одоо бичгүйн нийгмийн нөхцөл байдлыг мэдснээр энэ тухайн хүнд сэдв илүү ойлгомжтой болж ирэх боломжтой гэж үздэг. За тэгэхээр энэ аргуудыг ашиглаад хүнд сэдвийг ойлгох гэж үзээрэй. За дараагийн бас нэг унших арга бол зураг дүрслэл унших арга байна. За сүүлийн үеийн мэдээлэлээс бол хүмүүс бичвэр текст материал уншихаас илүүтэй видео болон зураг дүрслэлийн хэлбэрээр мэдээлэл хүлээж авахыг бол илүүд үзэх болсон байгаа. Гэхдээ зураг дүрслэл гэдэг маань одоо тодорхой ойлгомжтой байдлаар дүрслэгийг хүн хүний төсөөлөн бодох болон хүлээн авах чадвар өөр учраас яг нөгөө зохиогчийн бичсэн шиг одоо яг тийм зохиогчийн зорилгыг уншигч дүрслэл харж байгаа хүн ойлгож байгаа юу, бүрэн дүрэн ойлгож байгаа юу гэдэг дээр бас анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ тал дээр шүүмжлэлтэй хандах хэрэгтэй гэж зөвлөх байна. Нилээд их видео үздэг бол зурган мэдээлэл одоо инфографик ч юм уу олж үздэг бол бас яг үндсэн гол зорилго нь юу вэ гэдэг дээр бас анхаарал хандуулах шаардлагатай гэсэн үг. За тэгээ зураг дүрслэл уншихдаа бас дараах асуултуудыг эхлээд өөрөөсөө асуух хэрэгтэй. За энд хоёр дасгал харъя. За эхнийх нь бол одоо хамгийн анх Америкийн эмэгтэй баг дэлхийн хөл бөмбөгийн авраг шалгаруулах тэмцээнд одоо хамгийн сүүлийн шатанд гол оруулсны дараа энэ багийн ахлагчийн зургийг одоо сонин дээр тавиад тэр сонины мэдээ нь бол энэ гарчгийг шагналаас зулгаасна гэж нэрлээд ийм тайлбар гэсэн мэдээ явуулсан байгаа. За тэгээ энэ мэдээний эргэн тойронд бол дараах юунууд яриа хилцүүлэг бол нийгэмд өрнсөн. Гол мэдээний үндсэн зорилго одоо мэдээний үндсэн агуулга юу вэ гэхээр одоо Америкийн эмэгтэй баг дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд бол одоо гол орууллаа гэсэн агуулга байсан бол нийгэмд бол дараах хилцүүлгүүд өрнсөн байгаа. Зарим нь бол энэ зурагтай шууд холбоогүй мэдээлэл байгааг та бүхэнд дэлгэцнээс харж болно. За бас бид нартэй одоо хичээлийн хүрээнд болон янз бүрийн одоо шинжлэх ухааны мэдээлэл олж авахд ихээхэн тааралддаг зүйл бол график. За энэ 2019 онд нийгмийн судалгааны хүрээлэнгийн судлаачдын хийсэн
судалгааны үр дүнгээс аваад үзэх юм бол оюутнуудын цахим хэрэглээний одоо үр дүн байгаа. Тэгэхээр энд хамгийн түгээмэл хэрэгэлдэг 5 бүтээгдэхүүнийг хүүсээр ялгаж харуулсан байгаа. Энэний тайлбар нь бол энд харуулсан байна. Эмэгтэй оюутнууд Instagram болон TikTok-ыг илүү хэрэгэлдэг. Эрэгтэй оюутнуудын Facebook-ийн хэрэглээ эмэгтэй оюутнуудынхаас илүү өндөр байна гэсэн ийм тайлбар харагдаж байгаа. Энэ хүрээнд бас ямар хилцүүлгүүд явагддаг вэ? Ямар хилцүүлгүүд өрнсөн бэ гэхээр энэ дараах яриа хилцүүлгүүд энэ график энэ судалгааны мэдээллийг гарсны дараа танилцуулсны дараа одоо тэр танхимд бол болж өнгөрсөн. Тэгэхээр та бүхэн бас зурган мэдээлэл олж авсныхаа дараа өмнө дурдсан тэр гол агуулга нь юу вэ? Тэ хамгийн гол хүрэх гэсэн санаа нь юу вэ? Энтэй холбоотой өөр ямар мэдээллүүдийг олж авч болох вэ гэдэг асуултуудыг өөрөөсөө тавихаас гадна эргэн тойрны хүмүүс бас энэ талаар ямар агуулга мессежийг өгч байна вэ гэдэгт анхаарал хандуулаарай. Тэгэхээр хүн болгоны зураг дүрслэлээс олж авах мэдээлэл бол өөр байгааг анзаарах болно. За тэгээд уншсны дараа хамгийн гол нь бид нар яах гэж уншд юм бэ? Зүгээр уншаал болоо юу те? Гэтэл унших үйл явц маань бол бидний хамгийн түрүүнд одоо өмнө хэлсэнтэй амьдралынхаа турш мэдээлэл, шинэ мэдээлэл олж авах хамгийн гол үйл явц. Мөн одоо бичгэд өөрснийгөө уншсан зүйлдээ одоо хариу үйлдэл үзүүлж уншсан материалаа өөрийн болгож эргэж хэрэглэх энэ үйл явц байгаа. Тэгэхээр уншсан зүйлдээ хариу үйлдвэрлэх үйл явцыг бол дараах байдлаар харуулдаг. Тэгэхээр ямар нэгэн материалыг ялангуяа хичээлийн хүрээнд материал үзэж судлахдаа эдгээр алхмуудыг бол дагахыг, эдгээр аргуудыг хэрэгжилж үзэхийг бол зөвлөж байна. Ингэснээр бид нар одоо өөрснийхөө мэдлэгийг нэмэгдүүлэх, нөгөө талаас маш сайн бичих туршлага хуримтлуулах болно. Уншихгүйгээр бичих бол боломжгүй. За тэгэхээр бүтээлчээр унших үйл явц гэдэг маань идэвхтэйгээр анхаарлаа төвлөрүүлж уншихдаа өөрийнхөө унших стратеги тодорхойлох, мөн уншсныхаа дараа эргэж хариу үзүүлэх энэ үйл явцыг бол бүхэлд нь бүтээлчээр унших гэж нэрлэж байгаа. За нэгэнт бид нар тодорхой цаг хугацааг зарцуулаад өөртөө хэрэгцээтэй мэдээллийг уншсан тул эргээд түүнийгээ одоо хэрэглэх, буцааж гаргах, одоо хин нэгэнтэй хэлэлцэх, ярилцах, амьдралдаа хэрэглэх тэр талаараа бичих нь бол одоо бидний уншиж байгаагийн хамгийн эцсийн зорилго болж байгаамаа. За ингээд та бүхнийг өөрсөндөө тохирсон бүтээлчээр унших арга барилын талаар одоо тодорхой мэдээлэл олж авсан байх гэж найдаж байна. Мөн өөрснөө нэмээд энэ бүтээлчээр унших чадвараа хөгжүүлээрэй. Хамгийн түрүүнд асуух зүйл бол өөрийнхөө яг ямар уншигч вэ гэдгээ бас хамгийн хичээлийн эхэнд текст мэдээллийн дараа асуусан асуултуудад хариулсан байдлаар өөрснийгөө бас дүгнээд үзээрэй. Хэдэн асуултанд нь үнэн зөв хариулсан бэ? Хэдэн асуултанд нь бол хариулж чадаагүй вэ гэдгээс та бүхний хэр зэрэг бүтээлчээр уншдаг вэ? Уншсан зүйлээ хэр зэрэг тогтоодог вэ гэдэг чинь бол харагдах болно. За тэгэхээр бас дээрэс нь их сургуулийн төвшөнд бол унших гэдэг маань багш нар бол оюутнуудад унших даалгавар өгөхдөө яг одоо нөгөө даалгаврыг уншаад яг юу гэж бичсэн бэ гэдгийг нь одоо цээжилсэн зүйлийг шалгах нь бол багш нарын зорилго бол ерөөсөө биш. Харин тэр текстэн мэдээллээс юу олж авсан бэ? Түүнийг эргээд одоо яаж хэрэглэж байна вэ? Энэ дадал чадварыг өөртөө суулгасан уу гэдэг нь хамгийн чухал байдаг. Тэгэхээр шалгуулахын тулд биш, илүү ойлгож өөртөө мэдлэг олж авч мөн яг энэ хичээлийн хүрээнд бол академик бичих ур чадвар хичээлийн хүрээнд бол уншсан зүйлээ бичихтэй заавал ашиглахыг бол энэ хичээлийн хүрээнд бол шаарддаг. Дээрэс нь одоо бүх зүйлийг дараагийн хичээлүүд дээр бас үзээд явна те. Бүтээлчээр одоо уншсан зүйлээ маш сайн задлан шинжлэх нь эргээд бид нарыг за нэгдүгээрт мэдлэг олж авахаас гадна нөгөө шинжлэх ухааны төвшөнд бол нөгөө плажиаризм буюу одоо бүтээлийн хулгай эсвэл ямар нэгэн зүйлийг санаанаасаа зохиох тэр зүйлээс бол одоо зайлсхийхэд хамгийн чухал зүйлээ гэж ойлгож болно. За тэгээ унших явцдаа дараах зүйлсийг анхаараарай. За уншина гэдэг нь нэг талаас мэдлэг нэмнэ гэдэг та бүхэн өөрөө юу гэж ойлгож байна вэ гэдгээ бас анхаараарай тий. Мэдлэг гэдэг маань яг юу вэ?
За төгсгөлд нь хэлэхэд унших даалгаварт өгсөн бүх материал бол чухал биш. Бүх зүйлийг нэг аргаар уншиж болохгүй. Ямар ч материалыг зөвхөн нэг удаа унших нь бол өөрөө хангалттай байдаггүй. Хэвлэж гаргасан бүхэн бол үнэн бодиттой биш. Түүний их сурвалжийг бол заавал шалгах шаардлагатай байдаг. Уншсан зүйлээ бүгдээрингийн үг өсгөгүй цээжлэхээс илүү өөрийн оюун ухаандаа боловсруулад дараагийн шатанд гаргах нь бол энэ унших үйл явцын хамгийн чухал зорилго гэж ойлгож болно. За даалгаварт дараах даалгаврыг өгч байна. Номыг бол та бүхэнд CC-гээр явуулсан байгаа. Уншаад өөрснөө тэмдэглэл хийгээрэй. За мөн их сонирхолтой бөгөөд оюутнуудын хийх дуртай байдаг даалгавар бол бас энэ хичээл дээр өгөгддөг байгаа.